Миний найз залуу гэж харал хэлэл ярьдаг чи мэдчихэл байгаа хэвээр. Юундаас хүрж гинэ байгаа юм. Тэгэхээр магадгүй энэ red flag-ууд бас чамаас өөрөөс чи илэрж гин үгүй юу гэдгийг бас чеклээд үзвэл зүгээр юм шиг надад бол санагдсан. Би бас яг өөр дээрээ тэгсэн. За өнөөдөр би өөртөө хамгийн кул гэх гоё тийм хувцас өмссөн байна. Одоо зэвүү хувцас гэх юм уу. Тэгээ яагаад гэхээр би маш зэвүүн сэдвийн талаар ярих чинь. Энэ бол red flag. За би өөр жоохон бахтаа бол наац ч өстой нэрээ гэж амар мэдвгүй ярьдаг байсан манай 10 жилийн найз нар идэр үсэх юм бол тэгдэг байсан шүү дээ. Тэгэн гэхдээ тэр нь заримдаа ондог байсан. Ийм онцгой залуучуудаас найзуудаа бол аварсан. Гэхдээ заримдаа бас бурууддаг байсан. Сайн залуучууд байсныг мдэгөө ч юм уу тиймэрхүү юмнуудаас гаргаж байсан. Тийм болохоор өсвөр залуучууд ер нь дүүнэртээ зариулаад бүр хүмүүс ч үзсэн болно шүү дээ. Бусад хүмүүс зариулаад за ер нь яг ямар байвал одоо энийг крашлахаа болох ёстой юм бэ гэдэг тухай ярих чинь. За мэдээж бид нар хайрлаад дурлцсан байгаа болохоор нэг хамаг дааврууд ялгараад тэгээ нөгөө хүнийгээс та нэрэд хорвогийн төв юм шиг хардаг тухай яг өмнөх хичээлээр ярьсан шүү дээ. За тэгэнгүүт энийг сэтгэл зүйчүүд болохоор ягаан шилний эффект гэдэг юм байна л да. Тэгэхээр одоо бүгд ягаан шилээ тайлж авч тавьж байгаа тухтайхан нөгөө хүний сайхан харж үнэлж дүгнэж ярилцна гэсэн үг. Би нийтдээ 5 red flag бэлдэж ирсэн байгаа. Хамгийн ихнийх нь бол халуун хүйтэн тоглоом гэд нэрлэлсэн байт юм билэ. За тэрний үехээр нөгөө нэг өдрөл чамд тест энэ харвагийн хамгийн сайхан нь чи юм шиг, хамгийн нанд нь чи юм шиг, чамаагаар баргал байж чадахгүй юм шиг тийм их ингэж хайрлаж ийсэн маргааш нь зүгээр гинт хөндий хүйтэн болчихно. Тэгээд энийг бол би өмнө situationship гэдэг бас бичлэгэн дээрээ ярьж исэн. Өмнөх бичлэгийн мань үзег бол бас үзээрэй. Тэн дээр бас дэлгэрэнгүй ярьсан. Intermittent reinforcement гэдэг ойлголт байдгаа ингээ балиар татаж төтлүүлэхтэй юм заваа юмар хүний тархийг занганд оруулаад манипуляц хийлгээд би нэрээ жоохон болохгүй байгаа юм болоо. Би нэрээ хайр хүртэх хэрэгтэй юм биш те. Би хэрвээ сайн байсан бол гэх мэтчлэнгийн ийм сүрэг бодолд автуулж идэг. Гэхдээ яг үннийг хэлэхэд чамд унан голоосоо хайртай хүн бол чамд хайртайгаараа л байна. Чамайг дахин сонгосон хэвээрэлэдэг. Чамд ийм эргэлзээ төрүүлдэг. За хоёр дахь нь бол зөвхөн өөрийнхөө л тухай яриаддаг. Ер нь нэлээд нарциссистив шинж өндөртэй. Яг хүн болгонд нарциссистив шинж байгаа гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь нэлээд өндөр гэсэн үг. За чи ингээл яаж хийж байгаа л дундуур нь ороод ингээл юмаа ярих гал ингэнгүүт чамайг яриулахгүй өөрийгөө л яриад байна гэсэн гэл ингээл өөрийнхөө тохиолдсон юм яриад өөрийгөө магтаал ч юм уу өөрийнхөө зовлон зүдгүүрийг яриад өөрөө л ганцаархнаа зовоод байгаа юм шиг өөрөө л ганцаархнаа жаргаж чадаад байгаа юм шиг ингээ яриад байна. За маш олон сэтгэл зүйн судалгаа, хосын судалгаанууд дээр ер нь бол альва харилцаан дээр эрүүл харилцаа гэж юу юм бэ гэхингүүд харилцан нэгээ сонсдог байх гэдэг үр дүн дандаа гард юм байна. Тэгэхээр чамд юу тохиолдсныг сонирхдаггүй, чи чамаа юунд дуртай, юунд дургу, юунд эмзэглээ, юунд баясдаг, тийм үү? Ямар бүр ингээд одоо сул талтай, ямар давуу талтайгаа ингээд чи ингээд хуваалцах гад тэр хүнтэй ингээд өөрийгөө ойлгуулах гад ингээд суур юм хангах гад ахад тэрийг чинь хүлээж авдаггүй хүн байвал маш том red flag. Юу гэсэн үг юм бэ? Насаараа бидрийг сонсдгоо тийм үнтэй хайшин сонсож амьдрах юм уугүй шүү дээ, тийм биз дээ. За 3 дахь red flag бол чиний хил хязгаарыг үл хүндэтгэх. Гэтэ энэ амар зэвүүн юм, залтай юм байлаа, амар гимгүү харагддаг гэх юм уу? Чи гэдэг жишээлхэд одоо би хичээлээ хэрэгтэй байна. Одоо хичээлээ явах бол болохгүй гэд тэгэнгүүт чинь эсвэл те одоо би бэлтгэлдээ явах бол болохгүй ч гэдэм үү те ингээл чи тэгэл намайг тоодохгүй байхгүй. Чи ингээл надад цаг гаргадаггүй байхгүй. Чи ингээл намайг дандаа хойно ингээд орхидог үсттэй. Чи намайг одоо юу гэдэг юм те надад ингэдэг үсттэй гэдэг ингээ гомдлоод ч юм эсвэл магадгүй уурлаад ч юм ингээд чамд нэг юм тохгүй гимтэй би нэрээ ингээд энуудаа гих сэтгэл үлдээ чи үг нь бол яасын яг юу буруу хийсэн чи юуч буруу хийгээгүй шүү. Тийм үстэй. Чи зүгээр л ингэмээр байна гэдэг санал хүсэлтэй л илэрхийлсэн. Тэр нь тэгээ бүр юм муу зүйл биш, зөв зүйл. За тэгэхээр энэ тохиолдолд та нартаа өгөх том анхааруулга юу байгаа вэ гэхээр хайр гэдэг бол ингээ хязгаарлаад, боомлоод өөрийнхөө байлгана гэсэн үг биш шүү. За би өөр дээрээ жишээ авч бодоход би жоохон бахта тэгж боддог байсан нөгөө ингээ лаамууд амар ихлээл байнга л хүссэн юм манд биелүүлдэг байсан болоод ч тэрөө би айгу дураараа зантай тэгэл найз залуугаа ч гэсэндээ ингээл миний бүх юмыг л биелүүлэх хэвээр бараг л миний асуултанд хүссэн хариултыг мань хэлэх хэвээр гэж боддог байсан. Гэтэ тэр бол ингээл зүгээр л бид өөрийнхөө л ингээл хэрэгцээг хангах дээр төвлөрөд байгаас ш тэр бол ингээд хайр яг үнэн ингээд юм бол биш. Тэгэхээр магадгүй энэ red flag-ууд чамаас өөрөөс чи илэрж гин үгүй юу гэдэг бас чеклээд үзвэл зүгээр юм шиг надад бол санагдсан. Би бас яг өөр дээрээ тэгсэн. Энэ миний бас болтгоо зам байж болох юм байна да гэдэг юмн дээр би амар дураараа байсан.
өмнө нь айгүй их тэгдэг байсан ингээд одоо би зугаалганд явмаар байна, би аялалд явмаар байна гэх тэнгуут одоо би завгүй штэ, би ийм төлөвлөгөөтэй байгаа штэ гэл тэнгуут нүгэ би явмаар байна гэсээр зөрөөд тэгэл явж байгаа бол ер нь тийм айгүй дэндүү дураараа байсан. Тэгэл тэр бас та нар маань ч гэсэн энэ red flag-ууд нөгөө хүнтэйгээ шахаасаа гадна бас өөрт ч юм байна уу юу бас үзээрэй. Тэгээ хайр дурлал гэдэг бол яг саяны хэлсэн шиг нэгээ өөрөөсдийнх нь амьдралаар амьдруулах, өөрөөсдийнх нь тэгээ хил хязгаар дотор нь тайван байлгах, тэрлэн хамаагүй давтлахгүй байх тийм зүйл шүү. Тэгэхээр би бол ийм л хүн гэдэг үг маш их хэлнэ. Гэхдээ яг ямар үед вэ гэхээр чамайг гомдооч, чамайг шархлуулж. Тэгээ чамайг одоо доромжлох ч юм уу ингээл тэгээ чиний их ашгийг ингээл одоо гэмтэх гэх юм уу их ашгийг чинь ингээ алдагдуулсан юм хийчихэд тэгэл би уусаа юм л хөө. Би уусаа найзуудтайгаа харал хэлэл ярьдаг чи мэдчихэл байгаа хэвээр. Юундаас хүрж игнэ баа. Чимээ найзаас салхаа юусэн ч гэдэг юм уу те. Миний байж байгаа зан ашиг би уусаа бодсноо хүнд хэлцдэг. Юу яриад байгаа юм бэ? Чи хүний толгой тархин дотор энэ төмөн зүүн бодол эргэлтнээс тэр болгоныг хэлээл ингээд юм гэдэг чинь айгу утахгүй те. Тэгээд чи наваагаа уус ингээ хамаагүй ярьдээ мэдж байгаа зү. Чи наваа уус ингээ хийгүй нэг юм зантай мэдж байгаа зү. Би уус юм штэ гэдэг юм хандлага гаргаад байна гэдэг нь өөчлөгдөх ямар ч хүсэлгүй байна. Цаашдаа ч гэсэн чамааг ингээл доромжлол чиний сэтгэлийг ингээл эмзэглүүлээ шархлуулал гомдоочоод уучлахгүйсэн шинжгүй яваад байна гэсэн үг учраас энэ бол ингээд симээр ингээд идчих жоох red flag надад санагцсан. За тэгээ өсвөр нас гэдэг бол хүний хувьд өөрчлөгдөх боломж хамгийн өндөр үе. Гэхдээ хүн өөрөө хүсэх юм бол аль ч насндаа өөрчлөгдөж, сайжирч, илүү сайн хэлбэрээр бүтээж болдог. Тийм болохоор бид нөр өөрсдөө ч гэсэндээ за би ийм л хүн гэхээсээ өмнө за би нэрэл тэ энэ хүнийг ингийн завааж байгаа энэ ааш тангаа юм засцсан дээр юм шүү дээ. Нэрээ энэ одоо муухай үгээ би хэлэхээ болцсон дээр юм шүү дээ. Би одоо ч ингээд энэ хүнд энэ зангаа гаргахаа болохыг хичээх ёстой юм шүү дээ гэж жоохон ухамсарлаж авах ёстой шүү дээ хүн чинь. Гомдоосондоо гимших ёстой. Гэтэл энэ бол ямар ч гимшил байхгүй, тож байгаа ч юм байхгүй байгаа хувилбарыг хэлж байгаа шүү. За хамгийн сүүлчийнх нь буюу 5 дахь red flag бол чамайг нуудаг. Тэгээ хойлохнахтаа л гоё яадаг. Өөр хүмүүсийн дэргээд харцдаг гэдгийг нуудаг, өрхдөг гэдгийг нуудаг, дотн байдаг гэдгийг нуудаг. Ийм гаруудууд л угаасаа хамгийн хут гарууд. Энэ бол маш том red flag. Юу вэ? Чи чинь тэр хүний бахархалахгүй тэ? Миний найз залуу гэл тэ ингээд эсвэл миний найз охин гэд ингээд тодорхой танилцуулаад тэ эсвэл одоо миний сүйт бүсгүй сүйт залуу гэд бүх юм ингээд чинь ингээд илтэй тэр ингээд айгу бахархаал ингээд ийм байх ёстой шүү дээ. Энд чинь тийм байх ёстой байхгүй юу? Чи ингээд энэ хорвоо дэлхий дээр хайрлаг таар ирсэн чи үнэхээр хайр татамжийг л гайхалтай хүн байхгүй юу? Тэгэхээр чамайг тэгж хүндлэх хүнтэйг л чи байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ бол маш том red flag. Яг хөө эцэст нь ерөөхдөө дүгнээд хэлгээд те чиний crush дээр магадгүй энэ red flag-уудаас илэрсэн бол яг энэ бол өстой муу хүн гэж бас нэг бити бодоорой. Зүгээр л те чиний энэ их гоё хайр, чиний энэ их гоё цаг хугацаа, энерги зориултыг энэ хүн бол хүртэх хэрэггүй л хүн юм байна. Тэ энэ хүнтэй болон юм хайр дурлал сэтгэл үүсгэх хэрэггүй юм байна л гэдэг дүгнэлт хийхэд болно. Энэ ягаан шилээ тайлаад яг бодит үннийг нь хараад тэгээд дараа нь хайрлах дурлах тэ сэтгэлээ өгөх гэдэг шийдвэрээ гаргах нь чиний сэтгэл болон бие эрүүл мэндэд маш чухал зүйл. Тэгээ нэг л хэдүүлээ ер нь хайрлаж дурлаж сурж байгаа юм чинь энийг өөрөө болгоод авчих хэрэгтэй. Тэгж өөрийгөө хайрлах хамгаалах хэрэгтэй. За гэхдээ одоо энэ red flag-ыг мэдсэн ч гэсэн үгүй зүгээрээ би хүний хайрлнаа. Тэгээ red flag байсан чи яадгийн гэж бодож байгаа хүмүүс байх юм бол би нэг асуулт асууя. Би тэгээ яг цэврээр энэ хүнд хайртай юу? Эсвэл энэ хүн өөрчлөгдөж гэдэг найдвар тавиад төсөөлөл үүсгээд тэгээ тэр төсөөлсөн хүндээ хайртай болцоод яваад байгаа юу гэдгээ нэг сайн тунгааж бодоод тэгээ цаашаага үргэлжлүүлэх үү эсвэл болох уу гэдгээ шийдээрэй. За тэгээ ер нь бол за ямар янз бүрийн red flag-ууд байсан уу? Яаж тэрийг давж гарсан бэ? Эдэр гэдэг тухай түүхүүд байвал бас бичээрэй. Ямар бичлэг үзмээр бас бичээрэй. Би бүх комментуудаа уншдаг шүү. Дуустал нь баярлалаа. Баяр та.